Тоон үзүүлэлтүүд эдийн засгийн хувьд бол бид гол мэдээллүүдийг бол хангалттай харлаа шүү дээ. Эдийн засаг эхний хагасын байдлаар 9.7%-аар агшлаа. Үндсэндээ шилжилтийн үеэс хойш хамгийн хүнд үетэйгээ нүүр тулж байна. Төсвийн алдагдлын хувьд ч тэр өмнө бид нар харж байгаагүй том алдагдлын өмнө хүлээж байгаа. Зүгээр оны эхний хагасын тоон үзүүлэлтийн байна. Дараагийн хагас буюу жилийн эцсийн байдлаар бид ер нь зүгээр хэр хүнд байдалтай тулгарна гэсэн хүлээлттэй байна тийм үү? Яг одоо бол нүүрсний экспорт харьцангуй сэргэж байгаа учраас эерэг мэдээ болж байгаа. Бид нар бол оны эхний хагаст бол нүүрснийхээ экспорт дээр өөрсдөө сайн дураар хязгаарлалт тавиад нэгэнт одоо зогсоолсон учраас эргээд сэргээх гэж маш их цаг алдсан. Тэгээ миний ойлгож байгаа бол одоо бол ерөнхийдөө одоо энэ ковидоос өмнөх нөхцөл байдлын түвшинд бол очиж байгаа юм байна гэж ойлгож байгаа. Гэхдээ хил дээр бол маш их хэмжээний одоо нүүрсний овоолго үүссэн. Өөрөөр хэлбэл аль хэдийн зарагдсан нүүрс маань гарч чадахгүйсэн бол одоо тэрийг л ачих ажиллагаа явж байгаа болов уу гэж бодож байгаа. За оны сүүлийн хагас руу гэхээр энэ нүүрснээс одоо орж ирэх мөнгө маань эдийн засаг руу одоо орж ирэхдээ бол бас тодорхой хугацааны одоо ийм удаашрсан байдалд орж ирэх байх гэж бодож байгаа. За тэгэхээр бизнесүүдийн хувьд ялангуяа үйлчлэгээний бизнестэй зочид буудал, за зуны хувьд бол туризм, аялал жуулчлалын бизнес бол бүхэлдээ орлого алдсан. За дээрэс нь одоо энэ ресторан, за уушийн газар гэдэг энэ хоол ундтай холбоотой үйлчлэгээний бизнесүүд төр бол нэлээд том цохилт бол ирсэн гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ бүгдийн одоо ачаал бол оны сүүл рүү мэдэгдэж эхлэх болов. Ер нь бол хэрэглэгчдийн худалдан авах чадвараар дамжиж илэрх байхаа гэж бодож байна. Одоо зүгээр тоон мэдээллүүдийг харах юм бол их болгоомжлол дагуулах хуудас тоонуудыг бид хараад байна л да. Яг хувийн сектор дээр гэдэг юм уу, хувь айл өрхийн төвшөнд энэ тоон үзүүлэлтүүд маань хэр бууж ирэх вэ? Хугацааны алдагдлыг та бас их тодорхой тайлбарлаж хэлвэл. За ер нь бол одоо миний харж байгаагаар бид нар чинь хавараас нэлээд хүнд одоо байдалтай явж ирсэн. За 100-ны хувьд бол одоо амралт зугаалга гэдэг хүмүүс бол ер нь байдгаа шавхаад хэрэглээндээ бол гар татаагүй байхаа гэж бодож байгаа. За тэгэд энэ банк ус санхүүгийн байгууллагуудын одоо зарим энэ хөрөнгөний бичгээр бүртгэлтэй энэ байгууллагуудын санхүүгийн тайланг үүсгэхэд бол нийт зээлийн бараг 50 орчим хувь бол дахиж сунгагдсан харагдаж байна. Тэгээ хэрэглээний зээлийг бол мэдээж одоо Монгол банкнаас арилжааны банкудаар дамжуулаад бас сунгасан он дуустал. Энэ сунгаж байгаа маань одоо мэдээж төр зур одоо төлбөрийг хойшлуулж байгаа болохоос биш ямар нэг асуудал шийдсэн хэрэг биш. Тэгэхээр энэ 9 сараас эхлээд одоо ялангуяа одоо хүүхдтэй холбоотой нэлээд их зардалгаа. За хичээлийн хэрэгслээс ахуулаад форм хувцас, за унаа тээвэртэй. За одоо хөдөө байдаг эцэгчүүд хот руу хүүхдүүдэд явуулна. За зарим эцэгчүүд хувийн сургуулиуд хүүхдүүдэд явуулна гэд энэ нэлээд их юм ачаалттай юм сар болж байна. Тэгэхээр 9 сарын сүүл хавцаа бол бид нар одоо өргөн хэрэглээний одоо бараа тий худалдааны секторуудад, үйлчлэгээний секторуудад ямар өөрчлөлт гарах болоо гэдгийг бол сонирхож хүлээж байна. Ер нь бол бас нэлээд том цохилт ирж магадгүй л гэж бодож байна. Уналт ирэх нь бол тодорхой болоо зөвхөн хэр хүчтэй байх бол одоо өвдөлтийг хэр их мэдрэх бол гэдэг асуудлыг бас сонирхож байна л да. Улс орнууд бол засгийн газрууд нь өөрсдийн төлөвлөгөөг их тодорхой танилцуулаад за арга хэмжээ авах тэр төлөвлөгөө тактика бол олон нийтэд их тодорхой танилцуулж байна шүү дээ. Бидний хувьд зүгээр арга хэрэгслийн хувьд хэр их сонголт байгаа бол потенциалын хувьд хэр гэж та зөвлөж байна. За манай хувьд бол одоо шүмжил дагуулж исэн юм хавраас хойш одоо тодорхойгүй байна тий. Зүгээр одоо энэ хөл хориог л одоо хаагаал одоо ингээд юу гэдгийг одоо тодорхой төвшөнд хүмүүс таалагдах тий үзэгчдэд таалагдах зорилготой юм ер нь хаасан хөдөлгөөнийг хязгаарласан за нүүрсний экспортыг зогсоосон ийм шийдвэрүүд гараадсан болохоос биш эдийн засгийн орж иж байгаа цохилтыг яг яаж одоо зөөлхөн авах вэ гэдэг дээр бол харьцангуй дутуу явсан гэдэг шүүмжлэлийг бол дагуулж исэн. За өнөөдрийн төвшнгөөс харахад бол одоо 9 сар болж байна те. Өнөөдөр хүртлийн тодорхойгүй байдал бол оршсоор байна гэж үзэж байгаа. За өнөөдөр Америкт гэдэг юм уу бусад улс орнууд бол маш тодорхой хөтөлбөрүүдийг бол гаргаад хэрэгжүүлж байгаа. Жижиг дунд бизнесээ дэмжиж байгаа. За хүмүүсийг ажилтаа нь одоо байлгах, за ажилгүй хүмүүстэй одоо тэтгэмж бэлэн мөнгө хэлбэрээр өгч байна. Ингээд маш олон янзаар бол үзэж байгаа. За манай улсын хувьд бол ерөөсөө хамгийн хэцүү юм нь бол одоо ер нь эдийн засгийн мөчлөгийн хувьд маш буруу таарсан. За одоо 2021 22 онуудад бид нар түүхэнд байгаагүй өндөр бондын төлөлт хийх гэж байна. Хэдэн тэрмаар нь одоо төлөлт хийх ёстой ийм цаг үе таарч байна. За энэ бондыг одоо сунгахын тулд бид нар мэдээж олон улсын санхүүгийн зах руу бол одоо магадгүй ерөнхий сайдаар ахлуулсан одоо баг явж хөрөнгө оруулагчдын итгэлийг татах. За энэ мессежийг одоо зөв мессежийг өгөх, зөвөр өөрсдөө таниулах юм ажиллагаа явах хэрэгтэй байсан. Гэтэл коронавигоос болоод хөл хоригдчихж байгаа. Тэгээ ингэсээр байгаад нөгөө бондын төлөлтүүд маань энэ хөл хорой дэлхийд даяар хөл хоройтой байсараад тулах юм бол бид нар сунгаж чадалгүй
төлөхөөс өөр орохгүй дарга замд хүрч магадгүй. За энэ төлөх тохиолдолд бид нар ч одоо валютынхаа нөөцөөс гадаад валютын нөөцөөс төлнө. Ингээд хангалттай хэмжээний нөөц байна уу гэдэг ийм асуудал. За нөгөө талд нь дахиад аваад үзэх юм бол одоо бид нар одоо чинь барилга гэдэг юм уу хөрөнгө оруулалтын дэд үтсийн хөрөнгө оруулалт дээр бол маш их хөрөнгө оруулалтыг хувийн аж ахуйн нэгжүүд хийсэн. Яг тэгэхээр 2012 он орчмоос эхэлсэн эдийн засгийн хүндрэл маань 17 онд дуусаад за 18 онд бол одоо арай гэж нэг ард түмний нуруу тэнийгээд ингээ бид нар өнөөдөр бөглөрлөөр тэр үр дагаврыг харж штэ хүмүүс чинь нэг эдийн засаг гайгүй болох дээр л яг одоо машин тэрэг худалдаж авах байраа сайжруулна. За энийг нь одоо барилгын компаниуд өөрчилж хараад банкуд тэрэнд одоо хойно дэмжиж маш олон тооны одоо орон сууцыг бол одоо эргэлтэнд оруулахаар ингээд дуусаагүй үйлдвэрлэл барилга явж байна. Гэтэл энэ коронагийн үе таарч байна. Тэгэхээр энэ олон барилгын компаниудыг яах юм бэ? Тэрний ард талд одоо зээл өгсөн банкуудыг яах вэ гэдэг энэ бодлогын асуудлууд ерөөсөө ярихдаггүй. Өдөр хоног арга цаас ийм шин чанартай үйлдэлүүд явж байгаа нь эдийн засгийн санааг бол зовоож байгаа. Одоо зүгээр таны хувьд юу санал болгох вэ? Богино хугацаанд эрсдлийг баг зэрэг бууруулах гэдэг юм өвдөлтийг намжаах чиглэлээр бид ямар арга хэмжээнүүдийг яг бодтойгоор авч хэрэгжүүлэх боломжтой нь одоогийн байгаа энэ потенциал дээр хязгаарлагдмал потенциал дээр. За юуны өмнө одоо олон улсын санхүүгийн захтай яаралтай одоо холбогдож энэ бондуудыг бол сунгах хэрэгтэй. Тэгэхээр сая Монгол банкнаас нэг саяхан нэг тийм мэдээлэл явсан юм шиг байгаа юм. Би хэвлэл мэдээллийн одоо сайтаас уншсан. Тэгэхээр бондуудаа бол төлнө гэсэн утгатай. Тэгэхээр энийг бол би юу гэж хэлэх гэж байгаа вэ гэхээр энэ бол төлөх боломжгүй. Тэгэхээр одоогоос сунгах одоо үйл ажиллагаанд орох хэрэгтэй. За сунгахын тулд нөгөө Монгол улсын нэр хүнд маань хөрөнгө оруулагчдын дунд унчаад байгаа. За энэ унсан бол хэд хэдэн шалтгаанууд бол байгаа. Энэ шалтгаануудаа бид нар аягүй сайхан ил гаргаж ирээд одооноос ажиллахгүй бол манай одоо валютын нөөц бол энэ дээр хомсдох эрсдэлтэй. За энэ дээр ямар нэг давхар цохилт юу болсон гэхээр сая худалдаа хөгжлийн банкны бондыг бол төлсөн. Тэгээ миний бодлоор энийг бол ягаад ч төлөхгүй энийг сунгах хэрэгтэй байсан. Тэр дахиад нөгөө төр засгийн юм одоо уялдаа холбоо одоо байхгүй нөгөө банкны салбараа одоо юу гэдгийг харлуулах гэсэн, намнах гэсэн ийм оролдлогууд маш их яваад. Тэгээ яалтчгүй өнөөдөр зээлийн өндөр хүү бол банкны салбарын буруугаас болсон зүйл биш. Эргээд төр засгийн бодлого 30 жил одоо тогтворгүй засгийн газрууд нь байнга солигддог, төсвийн байнга одоо алдагдaltaй төсөв баталж одоо зах зээл дээрх одоо мөнгөний нийлүүлэлтийг хэмжээ хязгааргүй нийлүүлдэг те. Энээс болоо төгрөгийн анш байнга суларж байдаг. За нөгөө суларж байгаа төгрөгийн аншийг хамгаалахын тулд төв банк нь бодлогын үгөө өндөр тогтоод 2 оронтой тоон тогтоод ингээ эргээд зээлийн хүүн одоо 20% гараа авчдаг. Ийм юм явсныг хамгийн одоо гайгүй өнгөтэй өдөртэй явж байгаа одоо банкны салбараач гэдэг юм уу нэр бүхий банкуд руу одоо дайрах байдлаар ингээ явж байгаа нь. Энэ бол ерөөсөө одоо утга учиргүй зүйл. Тэгээ ер нь бол одоо Монгол улсын одоо энэ хүнд бэрхшээлийг давж харахад бол бидэрт саад болж байгаа юм алга. Бидэрт одоо хөрш улсууд гэдэг юм уу өрсөлдөгч улсууд саад болж байгаа юм алга. Бидэрт ерөөсөө энэ популизм энэ улс төржилт тэгээ монголчууд бие биендээ л одоо чинь саад болж шít. Тэгэхээр энэ одоо асуудлаа бид нар хойноо тавиад урагшаа алхах болов уу гэж одоо ард иргэд бол эдийн засгчид шин засгийн газараас бол маш их хүсэж байна. Мэргэжлийн байгаасаа л гэж бид нар хүсэж байна. Тэгэхээр за шинээр байгуулагдсан улсын их хурлын хувьд бол богино хугацаанд бол хэд хэдэн чиглэл рүү анхаарал хандуулж байгаа нь харагдаж байна. Тэр дундаа зээлийн хөв бууруулах стратегийг бол их хуралд нэлээд өндөр түвшинд авч хилцлээ шүү дээ батлаад тогтоол баталчлаа. Энэ дээр бол яг тодорхой хугацааг зааж өгөөд тодорхой хэмжээгээр яаж бууруулах вэ гэдэг арга замуудаа хүртэл тодорхойлцсон байна л да. Энэ дээр бол эдийн засгчид бас харилцаа адилхан байрсан шүү дээ. Таны хувьд энийг ямар байдлаар харж байна? За би одоо 2017 онд голомт банкныг үүсгэх байхдаа гадны болон одоо дотоодын эдийн засаг судлаачдыг нийлүүлээд бид нар хамтраад зээлийн хөв бууруулах стратегийг бол боловсруулсан. За энэ бол одоо Монгол улсын хувьд бол бас өмнө нь Монгол банкнаас 2-3 нэлээд чанартай судалгаа гарсан байсан. Энэний хавсраг маягаар судалгааг бүр дараагийн шатанд авчиад асуудлыг бүр тодорхой болгосон. Арга замыг заах чиглэл рүү явсан юм маш том одоо эдийн засгийн юм судалгааны ажил болсон гэж бид нар дүгнэж байгаа. За энэ одоо судалгааны ажил за энэтэй холбоотой одоо тодорхой хэмжээний PR-ууд хийгдсэн. Энэний үр дүнд бол одоо улсын хурал дээр зээлийн хөв бууруулах ажлын хэсэг байгуулагдсан. Монгол банкны дэргэд байгуулагдсан. Ингээ өнөөдөр энэ асуудал хүрлээ л. Тэгээ энэ дээр одоо миний гол одоо санаа зовж байгаа сэтгэл дундуур зүйл бол энэ бол одоо өнөөдрийн оруулж байгаа зээлийн хөв бууруулах стратеги бол одоо тахир дутуу зүйл болсон. Ягаад гэхээр бидний судалж тогтоосноор хөрөнгөний захыг хөгжүүлж тэтгэврийн реформ хийхгүйгээр зээлийн хөв бууруулах үндэсгүй. Гэтэл Монгол банкныхан болохоор зөвхөн нөгөө Монгол банк чинь мөнгөний захаа барьдаг.
санхүүгийн зохицуулахаар ч хөрөнгөний захаа барьдаг. Тэгэхээр мөнгөний зах, хөрөнгөний зах хоёр ч одоо яг ижил тэнцүү хөгжиж ижил зээлийн хөв буурдаг. Энийг бол манай тэр Австрал судлаа ачиж гаргаж ирсэн хүн төрөлхтний түүх нотолж байна. Гэтэл Монгол онгийнхын маань саяны стратеги гаргахдаа нөгөө л мөнгөний захын, нөгөө л өрөөсгөл, нөгөө л 30 жил одоо улиг болсон хэрэгжээгүй, тэгээ өмнө нь хэрэгжүүлэхгүй яасан тийм. Энэ юм аа л гаргаж ирсэн. Тэгээ нөгөө хөрөнгөний зах гэдэг тэтгэврийн реформ гэдэг үг өгүүлбэр одоо эндээс бол орхигдсон байна. Тэгэд одоо энэ бол яг зүгээр одоо дүрсгсэн улсын хурлаар нэг юм сүржин байдалтай баталсан. Яг цагаа тулахаар одоо юм хэрэгжихгүй юм болох вэ гэж бол дотроо бол маш их эмзэглэж байна. Нэг талд. Хоёрдугаарт нь ер нь бол төвөргийн аншийг одоо тогтвортой чанга барихгүй бол. Энэ өөрөө Монгол банкны эрх зүйн байдлын тухай хуулинд заасан байж байгаа. Монгол банкны үндсэн чиг бол үндэсний мөнгөнд тэмдэгт төгрөгийг тогтвортой байлгах гэж. За энэ үүргээ ерөөсөө хэрэгжүүлэх одоо боломж олдоогүй. Юунаас болдгоо гэхээр нөгөө төсвийн буруу бодлого. Тэгээ өнөөдөр бид нар энэ ковидын нөхцөл байдалтай холбогдоод 4.8 их 80 одоо төгрөгийн алдагдaltaй түүхэнд байхгүй алдагдaltaй төсөв одоо сая батлаа хийчлаа шүү дээ. Тэгэхээр энэ 4.8 их 80 төгрөгийг бол хэвлж зах зээл нийлүүлнэ л гэж л одоо их болох утгаар л ойлгож байна. Өөрөөр хэлбэл энэ эргээд засгийн газрын өр болно. Төгрөгийн өр болно. Дахиад бид нар чинь долларын хэдэн тэрбум долларын өртөө. Тэгэхээр энэ ковидын одоо энэ нөхцөл байдлын ар талд бол маш хүнд одоо нөхцөл байдал үлдэж байна. Студид ирсэн дээр нэг сэдвийг бас хүндэхгүй байж чадахгүй. Их хурл дээр бол боловсролын шинжилгээний асуудлыг бас зарим төвшөнд ярьж эхэлж байна. Сонголтууд янз бүрийн сонголтуудыг ч гаргаж ирж байна. Миний санаж байгаагаар боловсролын реформын хөдөлгөөн гэдэг та болон нэр бүхэн эрхмүүд нийлээд энэ сэдв дээр их дуу хоолойгоо өндрөөр хүргэж ирснийг санаж байна л да. Таны хувьд зүгээр яг одоо энэ яригдж байгаа боловсролын реформ байна уу эсвэл тэр хөтөлбөрийн тэр өөрчлөлтийн асуудал дээр ямар байр суурийг илэрхийлэх? Яг одоо боловсролын реформ хөдөлгөөн маань ер нь бол Монголын эцэг эхчүүд, боловсрол судлаач, салбарынхны одоо санаачлагаар ингээд байгуулагдсан. Тэгэхээр өнгөрсөн жил гаруй хугацаанд бол бид нар энэ Монгол улсын боловсролын системд реформ хийгдэх ёстой гэдэг энэ асуудлыг бол одоо нийтэд нэлээд их таниулсан. Тэгээ энэ асуудал маань өнөөдөр анхаарал татаад улсын хурлын гишүүд хоорондоо одоо хоёр хуваагдаад мэтгэлцэх төвшөнд очисонд бол манай хөдөлгөөнийхэн бол дотроо туйлын баяртай байж байгаа. Гэхдээ реформ хийх гэж байна гэд огт буруу замаар явах юм бол эргээд нөгөө буцагтаа шороод их юм асуудал гарна. За тэгээ энэ Кембриж гэдэгтэй холбоотой одоо санаа бодлоо хэлэхэд ер нь бол биш үү одоо Монгол улсын боловсрол гэдэг маань хаана хүрэх вэ гэдэг зорилгоо бид нар эхлээд ярих учиртай. Тэгэхээр бид дэлхийд тэргүүлэх боловсролын системтэй болох юм уу? Эсвэл дэлхийн дунджид хүрэх юм уу? Ямар хугацааны дараа хүрэх вэ гэдэг энэ зорилгоодыг ерөөсөө ярихгүй байна. Шууд л одоо арга хэрэгсэл яриад ирсэн. Тэгэхээр зорилго ярьчаад тэр зорилгод хэрхэн хүрэх вэ гэдэг арга замыг ярмаар байгаа байхгүй юу? Тэгэхээр өнөөдөр одоо улсын хурлын залуу сайхан миний үеийн залуучууд үлээ гишүүдтэй одоо хандхад ах нар эгч нар шиг попрох биш. Зөв дистарата яриа. Зорилгоо яах гэж байгаа. Дэлхийн дунджид хүрэх юм уу? Эсвэл ядуу улсууд дундаа номер 1 болох гэж байгаа юм уу? Эсвэл дэлхийд номер 1 болох гэж байгаа юм уу? Манай боловсролын реформ хөдөлгөөн ямар байр суурин дээр хатуу зогсож байгаа вэ гэхээр дэлхийд номер 1 боловсролын системтэй болёо гэж. Яг тэгэхээр манай улсын боловсролын систем жижигхэн. Багш нарын тоо цөөхөн. Сурж байгаа хүүхдийн тоо цөөхөн. Тэгээ ерөнхийдөө юм centralized буюу төвлөрсөн удирдлагатай боловсролын яамнаас бүх хөтөлбөрийг баталдаг. Ийм одоо удирдлагатай учраас реформ хийх боломжтой. Нэгдүгээр. Хоёрдугаар асуудал болохоор Финлянд, Сингапур, Өмнөд Солонгос гээд ядуу буурай байсан, жижиг байсан ийм улсууд өнөөдөр дэлхийд номер 1 системтэй болчлоо. За Кембриж гэдэг чинь дэлхийн номер 1 систем мөн үү? Гэтэл өнөөдөр дэлхийд номер 1-ээр Сингапур, Өмнөд Солонгос, Финлянд яригдаж байна. Кембриж байхгүй. Тэгэхээр бид дэлхийн хэддэг системийг хуулах гэдэг юм бэ? Тэгээ энэ логикийн асуудлыг одоо манай их хурлын гишүүд маань зөв дараалтад тавиад явах хэрэгтэй гэж. Манай хөдөлгөөн бол юуны төлөө тэмцэх вэ гэхээр бид бол дэлхийд тэргүүлэх Монгол хүүхдийн онцлог сэтгэл зүйд тохирсон Монгол хүн гэдэг чинь бас дандаа юм хуулдаг шин. Дэлхийд боловсрлоороо бид тэргүүлж исэн бас түүх байгаа шүү дээ. Одоо бид нар 800 жилийн өмнө бол дэлхийд боловсрлоороо илүү байсан учраас л одоо дэлхийн бүх өндөр хөгжилтэй улсуудыг одоо нэгтгэж чадчихсан. Тэгэхээр өнөөдөр бид тэрийг дахиад хийх бүрэн боломж нь байгаа. Тэгээ манай одоо боловсролын реформ хөдөлгөөн бол энэ дижитал суурилъя. Хүн төрөлхтний хамгийн шилдэг мэдлэгийг бол дижитал контент болгох замаар малчны хотод хүргье гэж нэгдүгээр. За хоёрдугаарт сэтгэл зүйд суурилъя. Өнөөдөр Кембриж гэдэг чинь тэр англи хүүхдийн
тэс өөр үнэт зүйлтэй, Христийн шашин суурьтай одоо тэр Европт байгаа улсын хүүхдүүдэд зориулсан систем. Гэтэл Монгол хүүхдийн өнөөгийн онцлог байдлыг хийсэн сэтгэл зүйн судалгаачгүй байгаа шүү дээ. Тэгэхээр сэтгэл зүйн судалгаа хийгээд Монгол хүүхдийн өнөөдрийнхөө сэтгэл зүйг ойлгоод энэнд нь таарсан. Энэ сэтгэл зүйг тэр дараагийн одоо дэлхийн лидер болох төвшний сэтгэл зүйд яаж яваачих вэ гэдэг ийм одоо зүйл яриа гэж. Тэгээ яагаад дэлхийд номер 1 систем гэж бид нар яриад байгаа вэ гэхээр өнөөдөр манай боловсролын системээс төрж гарч байгаа хүүхэд маань дэлхийн ямар ч том корпорацид очоод гүйцэтгэх захирал хийх төвшний дэлхийн лидер болох хүнд гарах хэрэгтэй. Тэгэхгүй өнгөрсөн 30 жил явсан шиг одоо нэг аль нэг дэлхийн нэг том институцийн нэг зөвлөх ирдэг те. Тэр зөвлөх хязгаарч биднэрт та нар дэлхийд тэргүүлэх систем хий гэж зөвлөдгөө байхгүй юу? Тэд нар юу гэдэг вэхээр та нар яах вэ нэг одоо Бангладеш шиг болчихвол болох юм биш үү энэ төр гэж юм. Тэр Монгол хүний хүсэл эрмэлзэл, Монгол үндэсний хүсэл эрмэлзэл байхгүй. За яг хөтэ танах ядуу улс юм чинь 5 жилийн дараа нэг Бангладеш шиг болчихгүй юу да, Индонез шиг болчихгүй юу да гэдэг юм зөвлөдөг байхгүй юу? Тэгээ бид нар 30 жил өнөөдөр зөвлөгөө авлаа. Одоо өнөөдөр Монгол үндэстэн өөрийнхөө хувь заяаг өөрсдөө шийдъя л гэж байна.